Үер усны аюулаас яаж сэргийлэх вэ? Сайн уу найзуудаа, бид 100 босгоор хөдөө гадаа зөндөө аялдаг. Бидний тоглох дуртай гол нуур борооны ус ч гэсэн хаяа аюутай байдаг. Тэгэхээр бид хоёр өнөөдөр та бүхэндээ борооны ус үерээс яаж сэргийлэх талаар зөвлөгөө өгөх гэж байна. Гол нуур горих орчинд юуг анхаарах вэ? Том өнгөөгөр ус руу орж тоглож болохгүй. Гос усыг басаж босгүй, заримдаа гос гүн ширүүн урсгалтай байж босдог. Хин нэгэн жив байв өөрөө битгий ороорой, том хүнийг дуудаарай. Үерийн үед хэрхэн аюусгүй байх вэ? Борооыг орох үед гол жалагны ойрцоо тоглохоо зогсоогоорой. Хөдөө аялж байхдаа майхнаа хаанд барихаа өндөр газар сонгоорой. Юу битгий ёстой вэ? Манай гэрт дараах зүйлсийг цүнхэндээ бэлдсэн байдаг. Усны гутал борооны цэнэгтэй гар утас павер банк. Өөрөө хүнс устай сав ахлын тусламжийн хэрэгсэл. Аюултай зүйлс хүрч болохгүй. Усанд автсан цагсгаан хэрэгсэл хүрч босхгүй. Тогон цөхөөс аюустай. Хэрвээ тоглоом усан орвол өөрөө авч болохгүй. Том хүмүүсийг дуудаарай. Өөрийгөө хамгаалах чухал дүрмүүд. Ганцаараа явахгүй, заавал том хүнтэй эсвэл найзтайгаа байх. Хаашаа явхаа аав ээжтэй хэсэх. Ээж аваагаа хийсэн үгийг сонсдог байх. Бидний зөвлөгөөг дагаж мөрдөөрэй. За найзуудаа, дураараа ийд зүйлс битгий хүрээрээ. Заавал том хүнээс асууж байгаарай.